Улаанбаатар хот их усүрийн чадлын дутагдлалд орсон өнөө цагт эрчим хүчээ хэмнэх нь иргэн бүрийн чухал хариуцлага, соёлтой байдлын илэрхийлэл болсон. Иймд та дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэснээр нэн тэргуунд хязгаарлагдмал нөөц болох нүүрсийг хэмнэж, байгаль орчны агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хөв нэмэр оруулж байгаа төдийгүй өөрийн санхүүгийн зарлаа тодорхой хэмжээнд бууруулж байгаа хэрэг юм. Тэгвэл тасарч үл болох дулааны эрчим хүчээ хэмнэхийн тулд тань дараах хэдэн бяцхан зөвлөмжийг хүргэж байна. Барилгын гадна хан, цонх, шал, дээврээр их хэмжээний дулаан алдагддаг тул сайтар дулаалах шаардлагатай. Хүйтний улиралд өөрөө тасалгааныхаа цонхыг нээж эрчим хүчийг үргүй зарцуулахгүй байх. Түүний оронд халаах хэрэгсэл суйрлагдсан термостат хаалтыг багасгаж тохируулаарай. Мөн халаах хэрэгслийн дулаан агаарыг жигт тараахад саад болж буй эд зүйлсийг холдуулаарай. Цонхыг сайжруулж 3 давхар шилгээтэй цонх суйрлуулах нь үр ашигтай байдаг. Усанд орохдоо вайныг биш шүршүрийг сонгож ашиглах. Шүдээ угаахдаа крантны усаа хааж заншаарай. Хэрэглэгч та хангагч байгууллагаас өгч буй зөвлөмжийг биелүүлж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглаарай.